Байна уу гурлаа. За байна. За өдөр Ядарч цоцохгүй байна уу? үгүй их сонирхолтой нь өдөр яг сонирхолтой сэдв яриад дууссан чинь чочоо ирээд тэгээ тасалдсан. Тэгээд нөгөө Чингис хаан яасан гинэ. Чингис хаан юу? Яг яалгам хараагаа. Харин тэгээд яг яасан гин би ингээ бодсон чинь за одоо бол бид нэр сүлжээгээ тэгэхээр бараа бүтээгдэхүүн зарах юм уу? Эсвэл одоо мөнгөөр ингээд пирамид тусгаад явж болж байгаа байхгүй. Одоо өөрийн эдийн засагт хэрэгцээтэй зүйл үүдэг. Тэр хүн чинь тэр олон хүмүүсийг цуглуулад тийм үү? Пирамид тусгасан байгаа байхгүй. Тэгэхдээ тэр юу өгөх юм тэр хүмүүст? Яг наадах ч гоё сэдв. За тэгвэл бараа зарах. За тэгвэл би чамд одоо жоохон төр ярьж өгье. Төр гэдэг чинь төгрөг дээр өнгөрж байгаа хасагт хэрэг шүү дээ. Төрөө. Өөрөөр хэлбэл тийм үү. Ямар нэг санхүүжилт. Тийм үү. Тэр төр гэдэг зүйлийг чинь хөдөлгөж байдаг. Заавал санхүүжилт хэрэгтэй тийм ээ. Өөрө татвар дээр тогтдог зүйл буюу төр гэдэг чинь төгрөг дээр зогсож байгаа, төгрөг дээр өнгөрж байгаа хасагт хэрэг юм чинь. Ухамдтай юу. Тэгэхээр тэрийг чинь хөдөлгөх дугуйнууд хэрэгтэй байдтэй. Ганц дугуйтай байх юм бол явахгүй, буюу нэг орлоготой байх юм бол төр өнгөрөхгүй. Тэгэхээр чин заавал дор хаяж хос. Тийм үү, дугуйтай байж ээж. Тэр чин хөдөлөн явна гэдгийг тийм хүчин мэдэж байсан. Маш сонирхолтой. Тэгэхээр төр өөрөө нэг талдаа хөшөөргийн тогтолцооноор нөгөө талдаа үйл ажиллагааны тогтолцоогоор хөрөнгө олж байдаг. Энэ хоёр бие биенийгээ тэнцвэртэй хангаж байх юм бол төрийн хөдөлгөөн орно шүү. Тийм үү? Хөшөөрөг үйл ажиллагаа хоёр байна шүү дээ. Тийм байна. Тэгэхээр хөшөөрөг эхлээд хэрэгтэй. Тэгэхээр өнөөгийн одоо орон зай шиг би энийгээ түрээслэе. Тэгээд надад хөшөөргийн хөрөнгө өг гэх боломж тухайн үед ч юм байсангүй шүү дээ. Тий, ерөнхийдөө аж ахуйнууд нь ижил шүү дээ, тийм ээ. Гэхдээ ямар нэгэн одоо үйл ажиллагаа эрхлэе гэхэд хөшөөргийн анхдагч хөрөнгө байхгүйгээр одоо хөдлөх боломжгүй л дээ. Тийм биз? Тийм учраас анхны хөрөнгийг бүгд ядуу байсан учраас ядаж байхад Тэмүүчинг одоо хаан болгож байгаа чинь зүгээр л хүний бүртэл болохоор бүгдээрээ тэжээгдэх шаардлагатай болсон. Тэгэхээр тэжээгдэд аж ахуйтай болохын тулд эхлээд хөшүүрэг маллах болох шаардлагатай болсон. Тийм биз? Яг л хүний бүрдэл юм чинь. Тий. Тиймээс хүний бүрдлэр өөрийгөө одоо нөө зохион байгуулалтаа бүтээчихэд тэр зохион байгуулалтыг тэжээхийн тулд эхлээд хөшүүрэг хийх шаардлагатай болсон. Тэгэхээр нөгөө нэг би энийг нь төрөөслөе. Тэгээд надад одоо мөнгө өг гэдэг барьцаа хөрөнгө байхгүй. Одоо өөрт юм байхгүй учраас дээрэмтгэхээс өөр ямар зам байна. Би ч дээрэмдчил авсан баг гэж бодоод байна. Тийм үү? Арилжаа юу ч байхгүй. Түрээсэлье юу ч байхгүй. Тийм үү? Тиймээс хулгайлах, дээрэмдэх, булих арга үлдэж байна шүү дээ. Тийм үү? Тийм учраас Тэмүүчний хөшүүргийн арга бол дайн байсан. Гэтэл дээрэмдээд тэжээгээд байхаар хорвоог бүгднгийн дээрэмдэж дуусгасан ч тийм үү? Цаашид тэжээх аргагүй болно доо. Тийм биз? Тэгэхээр нөгөө талын дугуй буюу энэ хөшүүргийн хөрөнгийг байнгын эргэлт болгох одоо цагаар бизнесмен тэр цагаар ноёд хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр нэг талд жанжид дээрмийн бүлэг. Нөгөө талд олсон мөнгийг эргэлдүүлж байнгын хөрөнгө болгодог бизнесмэнүүд буюу ноёд хоёулаа Чингис хаанд хэрэг болж байгаа. За ингээд хоёр дугуугаар хөдөлж эхэлсэн. Ноёдыг эхлээд тийм үү үндэсээр нь хангахын тулд жанждыг үйл ажиллагаанд оруулна. Хөрөнгө олж ирэхээр ноёд түүнийг эргэлтийн тогтолцоонд оруулна. Гэтэл энэ тогтолцоо маань эргээд
нөгөө хүндээ хуваагдах шаардлагатай болно. Тийм биз? Өөрөөр хэлбэл тэгш хуваарлалт хэрэгтэй болно. Шудраг хуваарлалт хэрэгтэй болно. Гэхдээ Тэмүчин бол шудраг хуваарлалт хийснээс тэгш хуваарлалт хийгээгүй. Үйл ажиллагаанд хэрхэн оролцсон тэр чадамж орцсон байдлаар нь л хувирсан баг л та. Бас тийм нөгөө нэг юу ажлын үнэлэмжээр хуваарлагдсан юм уу гэвэл үгүй. Яг бол сацын тоглолт байгаа учраас. Тэгэхээр сацын ноёд тийм үү дээр байх тусмаа баг хөдөлмөрлсөн ч ашигтай байх нөхцөл чинь байгаа. Гэтэ энд нэг юм байна шүү дээ. Жанжиттай байгаа. Жанжит чинь за цугларлаа гэхэд дайн байлтаа хийхэд чинь хөрөнгө хэрэгтэй шүү дээ. Тийм учраас гараа нөгөө нэг юу гэдгийг гарааны тийм үү гарааны явдын хөрөнгийг нөгөө бизнесмэнүүд буюу ноёд гаргаж байгаа. Тэрийг дайнаар өсгөж байгаа. Өссөн хөрөнгийг ноёдууд аваад тэрийг үйл ажиллагааны тогтвортой санхүү болгож байгаа юм шүү дээ. Гохомжтой юу. Тэгэхээр анхны дайнд бол бооцоо тавьж орж байсан. Хоёрдугаар дайнаас ахуулаад энэ ноёдоос жанжидлоо, жанжтаас ноёдлоо гэсэн эргэлт эхний бүрдэл маань хөдлөөд эхэлсэн. Тийм үү. Энд чинь дээдх бүрдэл болно. Удирдлагын бүрдэл болно. Гэтэл удирдлагын бүрдэл маань өөрөө тийм үү. Доод нэгж буюу суйрлуугаа очихын тулд бас бүрдэл болох шаардлагатай болсон. Тийм үү? Тийм. Тэгэхээр энэ хуваарлалтын хувьчилсан зарчим барьснараа шудраг хуваарлаж байгаа. Тэгш биш. Хувьчлаа. Үйл ажиллагаан дээр хувьчлаад байгаа юм уу? Одоо хуваарлалт олсон хөрөнгөө хувьчлах гэдэг шүү дээ. Гэтэ энийг яаж хувьчлана гэж? Хувьчлан бид нар бол одоо ямар нэгэн объект тэр тэнтэй холбоотой үйл ажиллагаа эхлээд хөрөнгөийнх хувьцаа гаргаад хувьцааны ашигаа ноогдол болгон хуваарилдаг. Хин өндөр хувьцаатай нь их ашиг авдаг. Яг тэр тогтолцоо чинь ороод ирж байгаа байхгүй сацын доод нэгж рүү. Тэгэхээр тийм үү. Нэгж ардууд бол маш бага хувьцаатай учраас түүнийг хүртэнэ. 10 ноёдууд 10 хувьцаатай учраас нэгж ардаас арай дээр ноогдол ашиг хүртэнэ. 100-т бол 10-ын 10 толгоотойр илүү ноогдол ашиг өчнө. Хувьцаа өгснө. Тэгэхээр 1000-т байх тусам хувьцааны ашиг олон хувьцаа хоригдлогдож байсан учраас их ашиг хүртсэн. Энэ бол тэгш биш шудраг хуваарлалт нь байхгүй юу? За 1000 гэдэг чинь бас 1000 хүнийг удирдах отог ом гэдэг нь бас юутай ажил шүү дээ. Хүнд ажил тийм үү? Яг хүнд үйлдэлийг үг гэвэл үгүй. Гэтэл яг хүнд ажил явна шүү дээ. Гол ажилт чинь тэрнийг олж авах одоо цэрэг дайн байлтаа хийлгэх чинь хөөрхөд тэр мардууд чинь яг цэрэг болоод явна шүү дээ. Өөрөөр хэлбэл ачих гэдэг хүнд ажил уу, бодох гэдэг нь хүнд ажиллаа гэдэг сонголтыг Тэмүчин бодох нь хүнд ажиллаа. Тийм үү? Ачих нь хэлбэр ажиллаа. Ямар ч биет адуу мал хүртэл ачиж чаддаг учраас чи хөнгөн хөдөлмөр эрхлэгчээ. Та нарыг ачихад бодуулж байгаа энэ толгоонууд бол хүнд хөдөлмөр эрхлэгчээ гэж өндөр хувьцааг тэр удирдагч нарт өгч бусдыг удирдах хариуцлагын орон зайгаар бусдыг хамгаалах нөхцөлийг үүсгэж ард түмний яагаад би энээс өөр байгаа юм бэ гэдэг хиломыг дарсан юм. Гохомжтой юу? За. Тэгэхээр яг ноёдууд чинь хувьцаанаас өндөр ашиг олж байна. Тэгчээд тэр ноён чинь өөрөө доор байж байгаа ардуудыг бас тэтгэн шүү дээ. Өөрөөсөө дуруулахгүй тулд яг бол бус жаахан сул байвал нөгөө ноёдууд өөрийнхөө суурийг өсгөхийн тулд авна. Тиймээс хувьцаа хуваарлалт ноёд хоорондын өрсөлдөөнөөр жигд явж ийсэн. Өөрөөр хэлбэл хэрвээ Чингис хаан тийм үү. За энэ хишгийг тэдэн бүлдээ хуваагаарай гэд өгөхөд дундаас нь илүүг авчих юм бол доод ардад хүрэлцээ муудаад тийм үү. Тэр нөгөө бусад ноёдын тоглолтод орох бололцоотой байх учраас толгойд нь л өчтдөг гэсэн. Толгойд нь одоо хөрөнгийг өгөхөд тэр доошоогоо хуваарлалтаа жигд явуулж ийсэн. Тэгэхээр доошоогоо жигд хуваарлагт нь бол оролцоог юм байна.
гэж ойлголоо тийм үү? Зөвхөн толгой ноёдуудыг л өөрөөр хэлбэл эхний 10 хүндэл өгөхөд 9 өрлөгтөө өгөхөд 9 өрлөг өөрийн 10 ноёндоо өгнө. 10 ноён нь 10 мянгатын ноён 100-ын ноёндоо өгнө. 100-ын ноён нь 10-таа өгнө. 10-тынх нь 10 айлдаа өгнө гэсэн энэ хувьцаа тараалт яваад байсан. Тийм байна. За хэрвээ тэгээд тэр дайны орлогоос ямар нэг юм ирэхгүй үл те бас тэгээд тэр ардууд чинь нэг хов ихтэй шүү дээ ярьдаг. Тэдний ноён илүү тийм торг өгчлөө. Нэг тийм илүү өгчлөө гэвэл тийшээ гушуураад орчих магадгүй. Цэрэг татлагаар ч юм уу ямар нэг юмар нүгэ явцдаг хүнд гараад шүү дээ. Тийм учраас тэр чинь бас хоорондоо өрсөлдөх нь шүү дээ. Тэгдэг дотоод өрсөлдөн өөс. За ямар ч хэсэн энд тогтмол хэмжээнд барьж гизэн цатахгүй. Тэр юм ингээ ахууг нь харж үзэл чинь. Нийтийн түгээлтийн хөрөнгө эргэлтийн хөрөнгөөс үргэлж гадуур явсан. Түгэлтийнх нь үү? Эргэлтээрээ болохоор сан байгуулчаад байна уу? Тий, сангийн эргэлт тавьд. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаанд хангалттай санг тийм үү? Бүрэлдүүлэн авч хаад үр ашигын орон зайд заавал ардад хүргэж байсан. Явхамжтай. Тэгэхээр нөгөө сан гэдэг маань хөшүүрэг хөрөнгөө олцоход илүү гарсныг нь ардад хуваагаад хөшүүрэг хөрөнгө маань байнга ардыг тэтгэхийн тулд эргэж нөгөө бизнес хийгчэд буюу ноёдод дээр очдог байсан. Бүр чиглэсэн байдлаар. Явхамжтай юу? Тэгтээ бас муухай ч юм уу? Эхлээд шууд дан хийхэд тэгэхээр өөр арга байхгүй юм чинь. Хөшүүрэг хэрэгтэй. Тэгэхээр тэрнийг бол зөвтгөх ёстой гэсэн үг үү? Яадаг дан хийгээд тавцсан юм чинь. Өөрөөр яах өлсөж өгөх юм уу? Арслан өлсөж өгөхгүй тулд тахиг иддэг байдтэй. Тийм үү? Чон өсөхгүй тулд тулайгаан иддэг байдтэй. Тэгэхээр өлсөж өгөхгүй тулд нэг л удаа алсан шүү дээ. Бусдын дандаа эргэлт шүү дээ. Эргэлт. Тэгтээ хамгийн анхны дан чинь нөгөө баян орн руу явсан шүү дээ. Баян хэсэг рүү. Тэгтээ тэн дээр хөвгт толботноор тооцож яриад байна. Хөвгт толботны эхлээд бүрдэж байж гадаад дан эхэлнэ шүү дээ. Гадаад дан л анхны гадаад. Өөрөөр хэлбэл бид нэр энэ нөгөө эргэлдэх тогтолцоог тогтвортой болгож иж гадаад харилцааны тоглоом руу орох байсан. Тэгэхээр энэ дээр тийм үү ашиг хүртсэн хүмүүс л дараагийн тоглоомд бэлэн болдог. Тийм үү? Эхлээд өгсөн тийм бооцооны мөнгө авах хэрэгтэй. Өгсөн бооцооны мөнгө авах хэрэгтэй. Бооцооны мөнгө олж авч байна гэдэг чинь эргэлтийн тогтолцоонд үнэмших тийм орон зай үүснэ. Тийм баг эхлээд бол тэр хөрөнгийг бооцоогоор юу болсон биш үү? Зээлсэн маягаар авсан биш үү? Тий. Тэгээд одоо юу гэсэн үг вэ? Жанжид бол Америк тоглолтонд бооцоо тавьж байна шүү дээ. Би наад ангичин хий. Тийм үү. Ялах юм бол би сан хөмөргөнд одоо авъя гэсэн бооцоо тавьж байхад нөгөө талд хөрөнгөтэй жаахан ч гэсэн адуутай байх юм бол жаахан ч гэсэн хонтой байх юм бол хөрөнгө оруулалт хийж бооцоонд чинь орё би бол өөхөх сонирхолгүй байна гэсэн байдлаар эхний бүрдэл тоглоомонд орж байгаа юм л да. Тийм байна. Явхамжтай. За тэгээ хоёр дугууны бүрдлийн эргэлт тэнцвэртэй байж аж үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр яагаад тийм үү ноёд тийм олон тийм үү 95 ширхэг жанжид бол нэг цөөн ширхэг байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тийм үү хөшүүргийн тоглогчид арай цөөн байгаад байгаа. Тийм биз? Тэгэхээр ерөн тоглоомонд амиараа тоглодог хүмүүс цөөн шүү дээ. Айл болох амиа эрсдүүлэхгүйгээр ашиг олох сонирхолтой байдаг шүү дээ. Тийм ч учраас ноёдын оролцох тоглоом олон. Тэгээд бас тижээхэд дайндар бол нэг удаа их хэмжээний орлого олно. Гэтэл нөгөөх нь байнга буруу шиг тусалж байдаг талбар шүү дээ. Ухамжтай юу? Ухамжтай. Тэгэхээр ноёд бол 2 удаа тоглоод байна. Жанжид 1 удаа тоглоод байгаа юм. Тийм байна. Тэд бол хоолж ирэхийг олж ирж байна шүү дээ. Хөшүүргийн хөрөнгийг олж ирсэн. Хөшүүргийн хөрөнгөөр хөрөнгө болтол эргэлдүүлж сайл гаргахыг бол ноёд мэдэж байсан. За одоо ингээд жанжид бол угаасаа дан хийж байгаа.
Тэд нэр ялах гэдэг ганц удаагийн богино хугацааны тоглолт хийдэг хүмүүс. Өөрөөр хэлбэл 1 хоногийн дотор үр дүн гаргадаг. Тийм үү? Тийм одоо богино хугацааны тоглогчд. Урт хугацаанд биеэ бэлдэх шаардлагатай. Бас нэг идэвхгүй байгаа биз? Өдөр болгон дайн хий гэхээр талбар байхгүй шүү дээ ядаж. Тийм байгаад энэ чинь тэгэхээр байнгын орлогын их өсвөр биш байгаа байдээ. Тийм байна. Тэгвэл өдөр болгон халбаг хоол өгдөг хэрнээ. Тийм үү? Хөшүүрэг байхгүй бол зогсчихдаг тэр ноёдууд чинь яг ямар тоглоом хийсэн юм бэ гэдэг. Ямар тийм үү? Одоо тоглоом гэдэг яг нь үйл ажиллагаа шүү дээ. Тийм үү? Зохион байгуулсан юм бэ. Нэгт бооцоо тавьж байна. Тийм үү? Өөрөөр хэлбэл дайнд бооцоо тавьж байна. Тийм байна. Тийм үү? Хоёрт олж ирсэн хөшүүргээр үйл ажиллагаа хийнэ. Тэгээ нэг үр дүнтэй зарж байна. Зарцуулна. Зарцуулалтаа сайн хийсэн байна. Идэж өөрөө идээд цадаж зарцуулах юм бол энэ өөрөө хөшүүрэг биш. Тийм. Эргэлтийг бол зөв хийсэн байна л да. Эргэлтийг зөв хийж байсан. Эргэлтийг зөв болгож байсан. Ухамжтай юу. Тэгээ ямар ч хэлсэн тэр одоо давхар эрсдлийн сангаа үсгцэн байна тий. Эрсдлийн сангаас гадна хөшүүргийн санч байгаа. Эхний ээлжинд бол. Тэгээ цаашаага мэдээж томороход одоо даатгалын сангууд үүсэж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр бидний сангийн бодлого бол нөгөө ноёдын өрсөлдөөний орон зайд байсан учраас хин нэгэн тэнд идэх юм бол өөрөө асуудалд ордог тоглоомын нарийн чагтлалтай байсан учраас ноёдууд цэвэр үр ашиг гаргахаас өөр аргагүй болж байсан. Тийм байна. Тэгэд одоо тэр чиг ядж хат яг хариуцсан ард нь тий. Отгоор ингээл ямар ч аргагүй байж байгаа шүү дээ. Нэг хэсэг бүлэг хүн тэрний харьяат нь тий. Өөрөөр хэлбэл нөгөө нэр төр олж дээгүүр нөгөө мэдээллийн санд ойрхон байх гэж тоглоомонд ороод гэхэд баахан боол худалдаж аваад ороо хийгээд тийм үү. Тэгээ дээрээс нардуудаа аваад ингээд орчихсон чинь эргүүлээд нөгөөдхийнхээ хариуцах асуудалд унахаар яалтачгүй үйл ажиллагааны бүтээмжийг тэр хүмүүсээрээ гаргах шаардлагатай болж ирнэ шүү дээ. Гэтэл энэ талбарт миний эрхэлж байгаа бизнес бол нэглэн ашиггүй бизнес байсан. Ойлгоно. Ягаад гэвэл боловсрал. 20 жилийн дараа, 18 жилийн дараа, 16 жилийн дараа, 15 жилийн дараа үр ашиг өгдөг бизнес. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл боловсон хүчин бэлтгэхийн тулд урт хугацааны талбарт ажиллаж байснараа би хамгийн ашиг муутай богино хугацаанд тооцвол. Хөшүүргийн орон зайд бол хамгийн ашигтай. Өөрөөр хэлбэл 15 жилийн дараа Чингис хаан амьд байх юм бол хамгийн ашигтай тэр талбарт зогсож байгаагаараа хонготны одоо миний тоглолтын орон зай бол нэлээд нэмэргүй бизнес байгаа юм л да. Тэгэхээр энэ бол цэвэр одоо богино хугацааны боловсролын ямар нэгэн юм сэтгэж би өөр ашигтай албат бэлэглэж байж л би тэр бизнесийн талбарт тогтох гээд байна. Хэрвээ нөгөө би 7 настай хүүхдээ сургаад өгье гэх юм бол уучлаарай. 15 жилийн дараа би өөрөө ч амьд байхаа мэдэхгүй байгаа учраас та зүгээр ард улаа байжээ гэдэг ийм асуудал үүссэн. Тэгэхээр та нөгөө эдийн засгт бэлдэж өгсөн үү? Юу бэлдэж өгсөн бэ? Богино хугацааны сургалтанд эдийн засгч бэлдэж боллоо юу? Та тэгтээ өмнө одоо хотогтой бол тодорхой хэмжээний хүмүүсээ бэлдсэн баг шүү дээ. Нэг өөрсдийн тэрнээсээ бэлтгэлж байна. Би хөшүүрэг авсан. Эхний ээлжинд. Манайх ч гар урч удтай. Боловсрал тоглолт бол энэ Чингис хааны тогтолцоонд бол эхний үедээ нэмэргүй тоглолт байхгүй юу? Одоо яагаад шууд би баян болгох ёстой 20 ноёнтой байна гэдэг тоглолтод орж байгаа учраас эхлээд би эдийн тоглолтод орж байгаа юм. Ухамжтай. Тэгэхээр шанаг үгүй гэдэг тоглоомонд орж байгаа. Шанаг үгүй. Энэ чинь миний бүтээгдэхүүн. Тийм. Танах чинь бол аргагүй л дээ. Танах гэхдээ айгүй хэцүү талбар шүү дээ. Ихэнх нь юутай. Дахир дутуу тий. Янз янзын одоо өвчин зовлонтой за дээрс нь юутай хүмүүс шүү дээ. Миний бүрдэд өөрөө маш хэцүү.
Тэгээ аргаа бараа дээр цугларсан. Маш хэцүү хэрнээ маш нэр нүүртэй талбар байсан. Яагаад гэх юм бол дийлэн хаадууд тухайн тийм үү одоо гэмтэлтэй бэртэлтэй цэргүүдэд үр өгөөж өгөхгүйгээс нэр гутаж байсан. Гэтэл тэр талбараас би бүрдлээ бүрдүүлсэн учраас Чингис хаанд цэвэр ашиг биш бохир ашиг өгч ирсэн. Юу гэхээр нэр хүнд гэдэг юм өгсөн байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн бусад хаанаас ялгарх шинж чиг би өгч байгаараа хөшүүрэг авах тогтолцоо үүсэж байгаа. Би тийм нэр алдар нэр төрөгсөн биш. Нэр алдар нэр төрөг гэдэг тийм үү. Бусад одоо нөгөө аймагтай тоглолт хийхэд үүд гарц болж байгаа учраас хамгийн ядуу ардаасаа ахуулаад тийм үү нөгөө эмтрэх нөгөө өөр талд байгаа суврагч унах явцтай учраас би тэр мэрх үйл ажиллагаан дээр сурталчилгаан дээр зогсож байгаа Чингис хааны. Өөрөөр хэлбэл сохроо байсан ч Чингис хаан ивэдэг юм аа. Тийм үү? Дүлий байсан ч ивэдэг юм аа. Хөл мөч чинь байхгүй ч ивэдэг юм аа гэдэг сурчилгаа зар сурталчилгаан дээр явцсан. Мэдээллийн хариуцаад явцсан ба шүү дээ. Тийм гол ягаад гэвэл одоо би боловсрол худалдах боломжгүй ч тийм үү? Нэр төр үүсгэх тоглолтод орж болно. Ямар ч хаан өөртөө сул хөрөнгөөр нэр төл үүсгэж идэг. Тийм биз? Тэгэхээр Чингис хааны хувьд би бол зар сурталчилгааны баг байхгүй юу? Одоо ойлгож байна уу? Сонгуульд нь гүйсэн нөхөр байна тий. Ухамжтай юу? Тий. Одоо өнөө цагийнхаар бодох юм бол одоо хөгжлийн бэрхшээлтэй гэд болно тий. Одоо шоронгийнхан за тэгэл ийм шаргацсан цэргүүд мөргөө тахир дутуу янз бүрийн хүмүүсийн нийхэм тийм үү? Нийхэм ардууд тийм үү? Хамгийн дорой тэр муу юу да гэдэг орон зайд тэтгэгдэлт үүсээд ирэхээр бусдад энэ муу ингэж тэтгэгдээд байхад би дээр амьдрна гэдэг тэр шар үс гозоох үйл явцыг хөдөлгөж өгснөөрөө би бол сул одоо хөрөнгө хайж болдог тэр талбар болчихсон. Ухамжтай. Чадамжтай орон зайгаас Чингис хаан миний тэр сурчилгаанаас үүдэлтэйгээр ашиг олж авах боломжтой. Өөрөөр хэлбэл дайн хийх талбаруудаа олно. Тэгэхээр би болохоор дайн хийх газар орон нутгийг анхны суурийг бэлдэж өгч байгаа. Тэгээ танайхан ч бас айгүйх тагнуулчин гоц шүү дээ. Тэ мэдээлэл энэ төр олж өгнө. Янз янз. Тэр тал дээр ах хэсэг авьяастай нөхдөг. Тий. Тэгэхээр бид нар бол хөшүүргийг дэмжих тоглолтод орж байж дараад нь урт хугацааны өөрөөр хөрөнгө оруулалт. Биднэрт бооцоо тавих юу ч байхгүй чигээс мэдээллээр бооцоо тавьж байна. Мэдээллээр бооцоо тавьснараа хөшгүүрээс орж ирсэн жаахан хөрөнгө оруулалтыг авна. Тэр хөрөнгө оруулалтаа урт хугацааны боловсролд зарцуулна. Ирээдүй гэдэг итгэл найдвараараа тийм үү 15 жилийн дараах Чингис хаан дээр манай тэр очиндоо гэдэг ийм алсын хараатай бөмбөртлөө тэнэг тоглолтод орж байгаа байхгүй. Чингис хаан амьд байгаа ч үгүй ч. Амьд байх уу гэдэг дээр бид нэр Чингис хааныг амьд байх уу гэдэг дээр тоглолт хийж байгаа. Тэгэхэд Чингис хаан болохоор нэр төрөөр бид нартай харилцаж байгаа. Та нар намайг алдартай болгож өг. Би та нарт сул хөрөнгө хайж өгье. Энэ хөшүүргээс жаахан илүү хөрөнгө хайж өгье гэсэн. За ингэж Чингис хаан бит хоёрыг сүлбээ үүсгээд байгаа юм. Ойхомжтой. Тэнийг гэрэлсэн үү та хоёр? Аман гэрээ юу? Бичгийн гэрээ хийсэн үү ерөнхийдөө? Бичгийн гэрээ биш. Цусан гэрээ. Цусан гэрээ. Тэгэхээр чи юу гэсэн үг вэ? Халдвартай өвчнөө харилцан хуваалцах гэрээ. Би чамд хэлдэг үйтэй. Яана. Цусан гэрээ гэдэг чинь халдвартай өвчнөө харилцан хуваалцах гэрээ гэж хэлдэг үйтэй. Өөрөөр хэлбэл цусан тамга. Эрхийн уруугаа огтлоод за гэдэг гэрээ шүү дээ. Зээ тангарахын гэрээ. Зээ тангарахын гэрээ. Яана. Охоо. Тэг Чингис хаанд одоо хуруу үлдсэн үү гэж хүнтэй. Хуруугаа 95 хүн бүгдээрээ тийм үү. БЦ вирусгүй байсан нь их юм да. Батсан юм уу? За дамбас хий.